Сайн бацгаана уу? Налагчуудтай хайр түгэе мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. 10 дугаар сарын 1 нь Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ачлал хайрын дээдэрээ эвийлэн өсгөж энэ орчлонд биднийг хүн болгосон эрхэм хайртай эмээ Дарияда баярын мэнд хүргэе хэмээн ач нар болох жудуу бахаа нарын зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгээр эмээг нь баярлуулцгаая. Ачин хайрыг үзнэгээ Мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид шинэхэн зочинтойгоо Дарья эгчтэйгээ та бүхэнтэйгээ мэдчилж байна. За юун түрүүн таньда энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Дарья эгч өнөөдөр 10 сарын 1 нь ямар баяр вэ? Юу ч Ахмадын баяр. Та минь юу баярлж гин үү? Баярлж энэ зэрэг баярлалаа. Хөгжөөс түрүүхнийг ирээд явсан тална. За. Тэгвэл ингэх гэж байна. Охин нь тань дээр Ахмадын баярын мэнд хүрэхээр ирсэн. Тэгэхдээ энэ удаа гарт маань маш гоё нандин бэлэг байгаа. Ахмадын баярын мэндийг зориулаад Дарья гэдэг хүнд аваачиж өгөөрэй гэсэн байна. Тэгэхээр одоо нөгөө хүн болгоноос асуу тийм чи танаас бас асуухгүй болохгүй. Бэлэг явуулах ёстой хүн байгаа юу? Хүүхдүүд тэр дундаа хэн гэж бодож байна? Тэг хүүхдүүд бүгд охтууд болоо хөргнүүд мод айл юм болтой. Жодуу болоо нэг байгаахан. Ач маань жодууг болоо гэж бодож байна та. Өөр одоо За хүмүүс байж байгаа. Ер нь айгүй олон хүн байгаа. Ач тэ охтууд хөргөн тэр айлын ч мэдхгүй нэг хэлгээд. Тэглгүй яг хөө. Тэгэхээр дүүд нь хэлэхдээ энэ хүн ээдээ биеийн жижигхэн ч гэсэндээ бэлчээр нь дэндүү хүн байгаа. Ижилдэн дассан үрсийнхээ төлөө энэ орчлон зориулж яваа ийм сайхан ээж бас эмээ байгаа учраас их гоё баярлуулж өгөөрэй гэсэн. Одоо тэгэхээр тэр олон таамаг дундаас яг хэн вэ гэдгийг тодорхой болохгүй. Охин нь танд онцгойлон бичиж өгсөн талархлыг нь уншиж өгнө. Та минь маш сайн сонсороо. Тэгвэл яг хэн танд Ахмадын баяраар айгүй гоё бэлэг явуулсан бэ гэдг нь тодорхой болно шүү. За юм нэгч. Апагийнхаа ингэрт эрхэлж өслөө. Алив сайхан бүхнийг нь бид хүртэж өслөө. Амттай шимттэй бүхнийг нь идэж өслөө. Апагийнхаа буйнд жаргаж өслөө. Амьдралын жаргал зовлонгийн алинд ч апагийнхаа ачаар өдий дайтай хүн боллоо. Өвөр дээрээ биднийг суулгаж өнөөдрийг хүртэл өсгөж хүндийлгсэн эмээдэн хоёр хүн баярлалаа гэж хэлхийг хүссэн юм аа. Эмээ, бидний амьдрал ямар дандаа жаргалтай байсан биш дээ. Жаргаж баярлахын цагт та минь хажууд нь байж л байдаг байсан. Зовж хаяа жоохон ядрах гэдэвэл эмээ минь л тэр асуудлыг бүгдийг шийдчихдэг байсан учраас ээдээ охин хүү хоёр нь таныхан буйнд хүн болсон юм шүү. Одоо харин бид хоёр нь том болсон. Апагийнхаа ачийг багахан чулуу хайруулж апада чин сэтгэлийн талархлаа өргөн барьж байгаа юм шүү. Танда Ахмадын баярын мэнд хүргэе. Ач охин жулдас ач хүү бахад хоёр нь нийлж байгаад апада маш гоё бэлэг явуулсан байна. Тэгээд Дарьягч алтаар уйлвч ахаад олдохгүй. Эрднэр уйлвч эргээд олдохгүй гэж дуу хүртэл байдаг шүү дээ. Энэ цаг мөчид бид хоёр апада мөлдөрөгчээ алт зүүсэн ч манайд зүүсэн ч ер нь апада байдаг бүхнийг зориулсан ч гэсэндээ бидний төлөө хийсэн тэр ачийнх нь хажууд юу ч биш ч гэлээ. Хөдөлмөрийнхаа үр шимээр апада сэтгэлийн жоохон бэлэг өгөх гэсэн та аваачаад өгөөрэй гэсэн учраас одоо охин нь танд Ахмадын баярын бэлэг болгож гоё юм өгөх гэж байна. Хоёр ачийнхан сэтгэл шингэсэн хөөрхөн бэлэг шүү. Тэгээд бас энд зориулаад эмэг аваад ирсэн байна. Тэгээд намайг заавал зүүж өгөөрэй гэсэн шүү. Хоёр ачий тань хайр шингэсэн бэлэг шүү. Хүлээн авна уу? Акшашты көрдім апа самайынан байқадым терең әжім маңдайыңнан шәудіреп жас балаша жауда. Энд Дарья апа қандай кереметтеңш. Немере балдай ғой. Бала ыстық. Одан шыққан немере тіпті ыстық емес пе? Апасына міне еңбек етіп өздері керемет сыйлық жасап жатқанда сол немерелерге Алла ұзақ ғұмыр жас берсін дейікші. Асырап бағып қаққан апасына рахмет дейік. Ал енді ана жақта бичлік істеп жатырмын апа. Көріп отырған шығар екеу. Апам қайтты екен, не болды екен деп. Балаларға рахмет айтыңызшы. Балаларыма көптен рахмет жудуу баққа өне. Әлде заман есен жақсы жүрөбүрсүн өмүр сүйүп
жотозын кішкене ел болды ғой. Сонсын жас ұзақ ғұмыр болсын біткен балаларым енді көптен көп рахмет айтайын. Ал енді немереден шөбере сүйіп отырған апасының ұзақ ғұмыр жасын тілейік. Енді әкемнің анасы әулетімнің мақтанышы. Осы күнге жеткен апамның арқасы ғой деп жатыр екі балаңыз. Енді солардың қызығына бөленіп аман отырыңыз. Ахмет Имайыр құтты болсын. Өзіңе де рахмет. Асыл әжем, ғасыр әжем, аңсаған сағынышым сары ормандай самсаған.